9-р тест 13 бодлого. За зураг дээр бол 3 см, 4 см, 5 см урттай, талуудтай. 4 ширхэг гурвалжнаас бол тогтох юм дүрс бол өгөгдсөн байна. За энэ уг дүрсийн бол периметрийг олох юм байна. За тэгэхээр эндээс бол шууд хамгийн урт тал бол энэ байгаа. За гурвалжнаа аваад үзчих. Шууд энэ тэгшүүн цогт гурвалжны хувьд бол хамгийн урт бол 5. За энд бол 4, энд бол 3 гэж үзчих та талуудын. За тэгэхээр энэ тал маань за энд нэг байна. Мөн энд нэг байна. Энд нэг байна тий. Эдгээр бол 4 талтай гэсэн. За энэ дэр байгаа энэ гурвалжны хувьд энэ доотлын суурь бол 3 гэдгээс энэ бол 1 болно гэсэн үг. Энэ маань нийтдээ ингээд 4 байх хэрэгтэй тий. За энэ бол зураг бол яг хуу тодорхой яг стандарт бол хэмжээгээр бол зурагдаг байгаа шүү. За энд бол 5 болно гэсэн үг. За мөн адил энэ суурь бол үгцээ суурь бол 3 гэсэн үг. За тэгвэл энэ бол 1 болно гэсэн үг. За энэ талыг бол 5 гэд бид нар нэрлэсэн ташуу талаа. Энэ налсан талыг бол. За тэгэхээр энд бас 3 байгаа. За тэгэхээр энэ тал 4 гэдгээс бол энэ бол 1 болно гэсэн. За энэ тал бол 5 байгаа. За энэ бол 1 байгаа гэсэн үг. За одоо энэ дүрсийн периметр гэдэг бол яг хөө гэхээр гадна талын бол хүрээг бол шилж байгаа. Гадна талын хүрээний уртыг бол хэлж байгаа учраас бид нар бол яг хөө гэхээр энэ 1 5 1 5 1 5 1 5 гэсэн дугуулсан 8 утгах юм бол нийлбэрийг бол олох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энэ нийлбэрийг бол олохдоо бол амархан олчж болно. Нэг бол нийтдээ 4 ширхэг байна. Тэгэхээр бол 4-ийг 1-ээр үржээд нэмэх нь 5 бас 4 ширхэг байгаа. Тэгвэл 4-ийг 5-аар үржүүлээд хооронд нь авчна. Эндээс бол 24 см буюу V хариуцаа бичээ.